Хей, юу яцхан залуусаа энэ удаагийн бичлэгээр уулзж байгаа та бүхэнд маш их баяртай байна. За тэгэхээр би энэ удаагийн базаан дээр шууд ингээд царайгаа гаргаад явчих гэж бодсон юм. Бас ойр та бүхэнтэйгээ царайгаараа суулцсангүй тэгээд базааг анх удаага царайгаа гаргаж хийх гэж байна. За олон юмараа дахин шууд эхний мэдээлэлдээ орцгоё. За эхний мэдээлэл бол секс цагаан бог, triple sex цагаан богтыг бол хаана юу хийгээд те ямар намд худалдагцсан энэ бүхнийг нь бол надад хэлүүлэхгүй та бүхэн бүр Монголын нийгэм мэдж байгаа шүү дээ. За энэ бүхнээс зориглож рэпер Панчи хэмээх одоо залуу байдаг та бүхэн мэдж байгаа. Амратай хийсэн дуу нь бол хит. За энэ рэпер залуу бол рэпер Sex цагаан богд руу diss track-ыг бол цацсан байгаа YouTube хуудасаараа. Овчин үеийн дуучин багш алиалагч эго ярсан эгонд богцсон хачин хүлэг алсын харагч уншин Панчиг олж хараагүй ха шатсаг өнөртөлсөн байна цовлон ярьсан эрх байд мэдэм хийрч ирээд энэ их байна гудамж ярьсан гутам шиг Панчиг хүүд болгон мэднэ чамаг гол болоход бид үгэлтэйгээ бүүнаад хүмүн чиний нүгэл цаан гомэд чамаг доош тамруулчин татна хүний үнэр гүгэлэг там руу явуулах хөлөг миний гарч олоон байна урагш залрууд олоон байна секси дүрийг тоолж барахгүй талаа байвал баг долоо байна чам мэдэн пистагууд болж өгөл холуур байг салгаас нааш чамаг хатхан үг минь үндэсний үйлдэл ноолууран бүрхүүл худал бүхэн мэрэгшин хоёр нүрэнч хоёр нүртэй тэр хоёр нүр нь бас дахиад хоёр нүртэй За тэр хятар апт яг найзууд урам хуглан эсэм мэд гэл бүлтэй хүнээс дуцсан төлөхгүй гэвч шуналхгүйсээ одоо тэгээд яах вэ тэмдэг чадал байгаагүй сүтг сэтэн байлаа би алах мишин цаадлын цаадлыг харна бүгд зарагдсан бүгд хүүхэлтэй чимэн тэднээс дээр биштэй шивгчин болж таарсан малуудад хам шааж байхдаа таарсан нэрээ явж хамгийн хачин пистас юмсээ зарсан за одоо буцаад хятар апт руу тархуу галтын аврах буруу намаас сурсан намлагч арма өрön хоёрыг шүүслээ чи хайсан бусдын ангил хийхгүй гэж доогсон чамайг бодож pack up үзэл баримттай ирэх хүн амьдралыг чин дуртаач яг сүрэн intellectual оршуулгыг чин хийлээ авсрууга татварынхаа мөнгийг аваад ордоо хүмүүжилээ чимэн одоо хаана гэсэн болтоо Гэхдээ Панчи төд удалгүй өөрийн diss дуугаа одоо YouTube-ээс устгасан байгаа. За тэгэд нэг Instagram дээр бас нэг diss track-ыг цацсан байсан. Хоёулыг нь устгасан. Тэгээд яг ямар шалтгаанаар устгасан нь ерөнхийдөө бол тодорхойгүй байгаа. Тэгээд ерөнхийдөө миний зүгээс бол яг тэр хоёр ингээд найзууд байж байгаа буцаагаад нэг тийм ex найзууд болсон юм шиг байна. Тэгмээ рэпер Панчигийн одоо найзууд нь одоо ингээд секс цагаан богтой бас ингээд тий секс цагаан богдыг ийм байхад нь хүртэл ингээд стил найзлаад ахаар нь бас түүний маш их урам хугарсан юм шиг. За иймэрхүү бол дүр төрх ажиллагдсан. За diss track-ыг бол ерөнхийдөө яг ямар шалтгаанаар бол устгах хэцнийг мэдэхгүй байгаа ч рэпер Панчиг бол ерөнхийдөө яг зөв газараа зөв цагтаа хитэн таагтаа хэлсэнд нь бол маш их одоо баярлж бас маш их дэмжиж байна. Тэгээд shout out to Панчи. Харин яг үүний дараа рэпер Sex цагаан богд саяхан YouTube хуудасаараа миний буруу гэдэг нэг иймэрхүү diss track-ыг бол цацсан. За хэрвээ та бүхэн Sex-ийн клипийг нь сайн үзэх юм бол ерөнхийдөө энэ дөр бол бүх зүйл ойлгомжтой байгаа. За ардчилсан намын одоогийн дарга луу ган төмрийг харуулж байгаа. Тэгээд мөн түүний охин ган заяа. За тэгээд ган заяагийн охин буюу одоо ган төмрийн хүргэн. За тэгээд бүжгэлдэг төөгөө. За тэгээд энэ бүх хүмүүсийг одоо та бүхэн diss хийж байгааг бол харж байгаа хаа. За их саяхан рэпер Sex цагаан богдоо нэг хэсэг нөгөө төөгөө 116 ч нэг юм өөрийнхөө YouTube хуудас дээр нэг иймэрхүү лайв маань хийгэлсэн шүү дээ. Podcast live. За үүн дээр нь бас рэпер Sex цагаан богдоо зочин болж орсон. Тэгээд юу броонууд л байсан. Бол бүх зүйл одоогийн байдлаар өөрчлөгдсөн байгааг бол бид нэр шууд нүдэн дээрээ харж байна. За тэгээд энэ мэтгчлэн те одоо ингэж бид нар ингэж өмнөх үетэйгээ алдаж байна. Өмнөх үеийн ингэж хийсэн хог новшиг ингэж үүрж явж байна те. Улс төрлөө ингэж diss хийгээд байгаа харагдаж байгаа боловч яг хинлүү diss хийж байгааг хараарай. Хэнийг нь дуулаад хэнийг нь дуулахгүй байгааг бол та бүхэн ерөнхийдөө маш сайн анзаарах хэрэгтэй. Хэрсүү байх хэрэгтэй залуусаа сонгуул улам нөхөж байна. Тэгээд та бүхний бас ингээд төсөөлөөгөө маш олон хүмүүс худалдагдсан байх болно. Тэгээд миний бас сүүлд сонссноор бас харснаар нөгөө хөлн бөхчийн анархуугийн залуу байдаг шүү дээ. За тэр бас худалдагдсан байлээ. What the fuck. Одоо ингээд хүн жихүүд сүрм амар муухай гэмт хэрэг сонсогдож байгаа. Иннээс тэгтээ илүү хохиролтой, илүү муухай гэмт хэрэг бол эх орноосоо хулгайлах. Одоогийн засгийн газар тэгтээ энэ их хулгайг ил болголоо шүү дээ. Өмнө альч парламент аль засгийн газар энийг хийж байгаагүй. Хин хаанаас хідэн дүүрэг хэдэн удаагийн давтамжтай яагаад авцсан бэ гэдгийг одоо интернетд ороод бид нар харж болохоор шүү дээ. Ийм ч учраас жоох юм ойлгодог залуучууд бол оюур дээрхээс бас дэмжиж байгаа байхгүй. Би ч гэсэн одоо тэдний энийг одоо бид нар хулгайч нараа мэддэг болсон юм чинь шахаж шаардж жагаад тэднэрт хариуцлага нь хүлээлгэй л да.
Одоогийн байдлаар бол бүх хүмүүсийн нүдэнд ээлд байгаа за хийхэн худалдагдсан бэ гэхлээр Лисонысын амгаах байна, сагсчин санчир байна, дараагийнх нь жүжигчин сандаа болон хөлбөмбөгчин бүгчин анархуу, анар шарк, секс амбогт за эдгээр хүмүүс ерөнхийдөө шууд худалдагдсан. Ерөнхийдөө бол шууд утгаараа харагдаж байна. Би нэг айхтар энд яриад байгаа юм биш шүү. Угаасаа хүмүүс мэдж байгаа, угаасаа хүмүүс харж байгаа. Иймэрхүү постууд цаг өнгөрөх тусам гээ Facebook дээр хөвөрж байгаа шүү залуусаа. Хэрсүү угаараа. Эцэст нь ингээ хэлэхэд одоогийн байдлаар худалдагдсан ч гэсэн яг ингэж нэг ил цагаан гарахгүй байгаа ийм хүмүүс бол угаасаа олонний танил хүмүүс маш олон байлээ. Зарим нэг нь рэпрүүд хүртлээсэн, залуу рэпрүүд хүртлээсэн. Одоогийн байдлаар тэгээ ярихад арай элт байна. Одоо элт байна, бас эрт байна. Тэгээд бас миний хэлэх гээд байгаа гол point нь энэ бүх хүмүүсийг үзэхэ болж, сонсгоо болж биднэрт угаасаа өөр үзэж харах зүйлс зөндөө байгаа. Энэ хүмүүст анхаарлаа хандуулахаа болж өөрсдийн тарихаараа өөрсдийн сонголтоо хийгээрэй. За тэгээд дараагийнхын сэдвээр бол рэпер Гинжин онцолж байна. За цаадны хувьд бол сүүлийн үедтэй энэ Facebook болон Instagram өөрийнхөө сторийн дээр бол асуулт хариултыг аваад маш олон хүмүүсийн асуултанд бол хариулж байгаа харагдчихлээ. Тэгээд яг энэ зуртнууд өнөөдөр маш сонирхолтой нэг хэд хэдэн асуултанд бол хариулсан байсан. Яа болохгүй гэж. Яа тийм Жак Алибиг шатай. Анир анх шопи дээр орохдоо хар сах ба хайрын цагт гэдэг нэртэйгээр орсон байсан. Тэгээд дараа нь энэ мөч гэж өөрчлөгдсөн байгаа шүү. Аль нэг тоглолт учраас хамаагүй шүү. Тэрэн дээр бас хүмүүсүүд ингээд энэ нэг өөр юм нэртэй байгаа тийм ингээд гайхацсан. Тэр бол яг адилхан санаа. За рэпер Гинжин болон PCSM хоёрын хувьд бол та бүхэн мэдэж байгаа. Одоо ингээд сүүлийн үедээ сүүлийн хэдэн жилүүдэд бол маш идэвхтэй маш олон хэд дугуйл хийсэндээ энэ жавхлан баясгалан мандан дулам сүрэн тэгээд бүр Гинжин PCSM гэдэг яриа гартлаа бүр тим хэмжээний бол маш олон хэд дуунуудыг хийсэн. Тэгээд сүүлийн одоо ингээд 4-5 жилийнхаа тайлан тоглолтыг бол хийхэр болсон байна. Төв цэнгэлт хүрээлэнд 8 сарын 17-нд бол хийхэр болсон байна. За тэгээд залуусаа Pizza Hut бол маш гоё урамшууллыг зарласан байна шүү. Hot dog pizza гэдэг байдаг шүү дээ. Тийм махан бөмбөлөгтэй махан дурлагсад зориулсан энэ пицца бол багцаараа 48,000 гэдэг байсан бол одоогийн байдлаар дам пиццаны үнээр 37,000 төгрөгөөр Pizza Hut-ийн hot dog пиццаг багцаар нь худалдаж авах боломжтой. Гэхдээ энэ урамшуул нь бол зөвхөн онлайн захиалгад бол үйлчлэх юм байна те. Pizza Hut CGM гэсэн онлайнаар захиалсан захиалгад л энэ урамшуул нь хүчинтэй байх юм байна. Тэгээд багцад яг юу байх вэ те? Багц нь бол мэдээж тэр hot dog пицца нь тэгээд бас шаардсан төмөс байна. Тэгээд нөгөө 1 литр 250 г-ийн мортонд юу байна. За тэгээд миний хувьд бол угаасаа Pizza Hut-ийн hot dog пиццанд бол маш дуртай. Тэгээд ийм гоё урамшуул зарлагдсан байна. Та бүхэн урамшуул дуусгаас өмнө худалдаа авалт тэгээд боломжийг алдахгүй ашиглаарай. Let's go. За дараагийн сэдв бол тусгай сэдв байгаа. Энийг юу гэхээр за Жижа хэмэхтэй одоо реги урсгалаар одоо сүүлийн үед гарч иж байгаа уран бүтээлчиг бол та бүхэн бас мэдэж байхаа. Хэрвээ та бүхэн мэдэхгүй байгаа юм бол саяхан болоод өнгөрсөн Represent-ийн Big Fish тоглолтын дээр бас олонний өмнө гарч одоо олон хүн бол мэддэг болсон. Реги урсгалыг Монголд хөгжүүлэхээр зэхиж явж байгаа Растаманы одоо Жижа хэмээх хүн бол саяхан өөрийнхөө Цалин буун гэдэг синглээ болоод төлөвлөсөн клиптэй. За тэгэхээр Жижан бол амьд хөгжимтэй Roots Reggae урсгалаар уран бүтээлээ төрөвж байгаа ийм хүн байгаа. За Roots цомгийн анхны сингл нь бол Цалин буун хэмэхтэй дөнгөцсөн яриад өнгөрсөн иймэрхүү бол клиптэй дуу байсан. За энэ нь бол ерөнхийдөө те одоо үеийн нэг цалин авдаг, цалин өгдөг хүмүүсийг нэг тиймэрхүү одоо үеийн нийгмийг нэг ерөнхийдөө нэг жоохон өгөөдсөн тиймэрхүү утгатай дуу болсон байсан. За Roots хэмээхийн цомог нь бол Пянзаар тун удахгүй худалдаанд гарах гээд тэгээд бэлтгэл ажлууд нь одоо бол явагдаж байгаа юм байна. Хонконгод ерөнхийдөө бол Пянзаа хэвлүүлж байгаа гэсэн мэдээлэл байгаа. За ингээд эцэст нь бол Монголд реги урсгалыг хөгжүүлэхээр зэхэж байгаа бүх залуустаа болон те одоо Жижад бол Томостон бол амжилтыг хүсье. Тэгээд 8 сард гарах энэ цомгийн нээлтийн цомогт нь маш том амжилтыг хүсье. За тэгээд базааныхаа хамгийн сүүлийн сэдвээр Gero Superstar гэдэгтэй энэ Guiza ахын бол дис дууг нь онцолж байна. За цаадны хувьд бол мэдээж та бүхэн мэдж байгаагаар бол ингээд залуу байхдаа маш олон хүмүүс л ингээд дис хийжсэн тий өөрөө ч бас ингээд маш олон дисийг авчихсан. Тэгээд хулгайч ингээд одоо хулгай яадаг гадны дугаас хулгайлдаг сэмплддэг одоо флоуийг хулгайлдаг гэдэг одоо маш олон хүмүүст одоо ингээд хадлуулж ирсэн. Энэ бүхний эцэст бол одоо ингээд одоогийн байдлаар энэ дис дүүн ерөөдөө хамгийн эхэлж бол Big Jiro дис хийж гисэн. Тэгээд дараа нь Represent тэгээд Rocket Bay тэгээд Opposite хийж байгаа. За нэг иймэрхүү дис дуу болсон байгаа. Удаан хугацаанд чимээгүй явсны эцэст Gero Superstar хэмээх дуугаар бол иргэн нэг удаа мэдээлэл хийж байна өвчи Guiza.
тэгээд өнгөрсөн 7 хоногийн базаа нэг иймэрхүү л байна да тий. Ингээд залуу рэпрүүд ч нэгээ дийсэллээ. За нэгэн өвжи рэпер ч одоо бусад өвжинэраа ингээд дийсэллээ тий. Ерөнхийдөө бол сонгуул болох гоч тэр үү ингээд янз бүрийн юм маягаар бол ерөнхийдөө зах зээл бол халуун байна. А та бүхэн намайг нэр Десантхийн Big Fish тоглолтыг ярихгүй мөгөөдсөн. Ерөнхийдөө бол би яг тэр үед ингээд завгүй явсаар байгаад бол бүх зүйл яг үндэ оройтчлоо. Тэгээд тэрнээс гадна ерөнхийдөө Big Fish тоглолтыг яриад явах тий угаасаа амар гоё супер тоглолт болсон байлээ тий. Энэ цаг тэгээд миний удаагийн бичлэг өгөөгөр өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн миний суугт subscribe дарж амжааг бол subscribe дараарай. Тэгээд мөн бичлэгтээ лайк дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Сакаут. Маш та үзэгчтэй.